Бясалгал. Эртээ цагт, маш эрт цагт. Арайч тийм эрт бишээ. Бид хэзээ гэдгийг яг тодорхой мэдэхгүй. Гэхдээ дэлхийн анхны эрдэмтэд амьдарч байж. Тэд бидний мэдх эрдэмтэд биш. Одоо цаг үеийн шиг багаж хэрэгсэл технологи тэдэнд байсангүй. Тэд эхлээд өөрсдийнхөө оюун сэтгэлийг маш тогтун болгож тэрхүү аниргуу орон зайд тэдэнд маш гайхалтай зүйлсийг нээх боломж бүрджээ. Мөн хүний бие сэтгэл оюун ухамсарын нууцуудыг нээсэн байна. Тэд хүний биеийн бүхэл сэтгэл хөдлөл мэдрэмжүүдэд амьсгал ямар нэгэн байдлаар нөлөө үзүүлж байгааг олж мэдсэн байна. Тиймээс амьсгалтайгаа ажилласнаар тэр мэдрэмжүүдтэй нөлөөж болохгүй. Юу идэхтэй нь бодол санаантай нөлөөлдөг байна. Тэд оюун ухаан болоод ой санамжаа зөв амрааж бясалгал хийх нь таныг унтаж амарснаас ч илүүтэйгээр гүн амрааж маш их хэмжээний эрч хүчийг өгч чадахыг тэмдэглэж үлдээсэн. Бидний амьдралаас олж мэдсэн бүх туршлага дурсамжууд бидний ухамсарт үйл мэд бүрхсэн байдаг. Бясалгал хийснээр энэ бүгдийг арилгаж чадах ба бидний оюун санаа илүү тайвширснаар өнгөрснөө сул орхин одоодоо маш сайн төвлөрдөг. Ингэснээр бид илүү тодор харж, сонсож, мөн мэдэрдэг. Эдгээр эрдэмтэд нь олж мэдсэн туршлагаа өөр хоорондоо хуваалцсан шүүн тунгаас нэзэст нийгэмд энэхүү мэдлэгийг түгээж эхэлжээ. Та нарын мэдж байгаачлан тэр үед одоогийн шиг Facebook, Twitter утас гэх мэт зүйл байгаагүй учраас нэг хүнээс нөгөөд, нэг хэсгээс нөгөө хэсэгт мэдээлэл дамжин тарах нь удаашралтай байжээ. Тиймээс цагийн ирэхээр тэрхүү мэдлэгийн бодит утга учир гээгдэж хаягдсаар үл ойлгогдохор болжээ. Тэгээд хүмүүс бясалгал гэхээр дорн зүгээс гаралтай зүгээр шашны нэг хэлбэр гэж ойлгож эхэлсэн. Тэрхүү алдагдсан мэдлэг тэрний нууцыг бясалгалыг гүн гүнзгий мэдэрсэн хэнийг л дахин сэргээ нээн илрүүлэх боломжтой. Бясалгал нь бүхэл хүмүүс тохирох ба яг л спагетти идэхийн тулд заавал Итали хүн байх албагүй ээж юм. Орчин үеийн хүмүүс амьдралынхаа гол утга учирыг олж мэдхийн тулд дэлхийг тойрон аялсаар энэ этгээт амьдардаг нэгэн агуу эрэлчингээс зарим зүйлсийг олж мэдсэн. Олон ч зүйлийг тэрнээс асууж, сонсож, зарим чухал зүйлсийг суралцсан. Ийхүү эдгээр хүмүүсээ тэр бүгдээ бусаддаа дамжуулж хэдийнэ эхэлжээ. Дэлхийд дээр байгаа хүн бүр энийг мэддэг байсан бол ямар байх байсан бол бид баг суралцсан ч онцтон авч чадах болов? Илүү хурдан гүйж, илүү ухаалаг, илүү хүчтэй байх болов? Бид бүгдээрээ холбоотой. Бид маш энгийнээр нүдэ аниад, бясалгаад, өөрийнхөө дотоод хүн холбоосыг мэдэрснээрээ бид энэ дэлхийг илүү дээр болгож чадна. Та сайн сайхан байвал эргэн тойрондоо сайнаар нөлөөлж энэ нь цааш давтагддаг. Хэн тэдгээр эрдэмтдийн агуу ажлыг ойлгоно, тэдгээр хүмүүст энэ дэлхийг өөрчлөх хүч бий болж байдаг. Нүдэ үнэхээр нээхийн тулд заримдаа тэднийг аних хэрэгтэй болдог. Илүү ихийг мэдмээр байвал Yes+ цэгээ маань.